Их засаг лицей сургуулийн түүхт 25 жилийн ойд зориулав. Мөрөөдлийг бүтээсэн 25 жил. Хүүхэд бүрийн ирээдүйн их хүсэл мөрөөдлийг биелүүлдэг эрдмийн их өргөөг их засаг лицей сургууль гэдэг. Их засаг лицей сургуулийн өглөө бүр ингэж эхэлдэг. Хүүхдүүд хичээлдээ яарна. Учир нь эндээс тэд үндэсний түүх, өв соёлоо дээдэлсэн, дэлхийн боловсролыг эзэмшсэн Монгол улсын иргэн болон хүмүүждэг. Өглөөний мэнд сурагчтай эх орны ирээдүйн үзэд их засгийн дуу хоолой мэдлэг мэдээллийн гүр болсон аялал сар сурагчдын радио мэдлэгээс хүргэж байна. 1999 онд Суут Эзэн богд Чингис хааны сургаал зарилгаар овоглогдсон их засаг их сургууль байгуулагдаад 5 жилийн нүрийг үзээд байлаа. 21-р зууны отхон жилийн намрын 9-р сарын 1-ний өдөр Монголын боловсролын салбарт өөрийн гэсэн үзэл баримтлал өнгө төрхтэй нэгэн сургууль үүдээ нээсэн нь их засаг лицей сургууль байлаа. Их засаг сургуулийнхаа бас залгамж шалгааг бэлтгэх ёстой юм байна гэсэн ийм ойлголтоор л ер нь дунд сургуулийг байгуулсан л да. Аливаа одоо хүүхдийг анхнаас нь бага ангиас нь тийм ээ суур боловсрол эзэмшгээс нь эхлээд бэлтгэх юм бол илүү одоо ач холбогдолтой гэж ингэж болоод үзэжсэн. Гэхдээ тухайн үеийнхаа нөхцөл байдлаас болоод эхлээд их сургуулийг байгуулад дээд сургуулийг байгуулад дараа нь бол дунд сургуулийг байгуулсан. Тэр 5 жилийн хугацаа гэдэг бол яг одоо шинэ одоо хувийн сургуулиуд одоо нэгдэжсэн тэр цаг үед бол нэлээд одоо урт хугацаа юм л да. Тэр их сургууль байгуулагдаад их олон жил болсны дараа дунд сургуулийг байгуулж байгаа юм шиг тэр үед бол тийм мэдрэмж бол төрж исэн. Одоо бодоход бол 5 жилийн дараа л одоо байгуулсан юм байлээ. 150 орчим сурагчтай бас л яг гадаад хэл математикаар бол чиглэсэн гүнзгий сургалтыг явуулдаг юм сургуулиар бол анх нэгдэж байсан. За бас мөн одоо гадаадын мэргэжилтэн багш нартай, за тэгээд одоо орос хэл, англи хэлний гадаад багш нартай, за тэгээд одоо Монголын бас шилдэг тэргүүний багш нартай анх үйл ажиллагаагаа явуулж байсан. Их засаг лицей сургуулийн түүхийг хэн нэгэн дангаар бичсэнгүй. Үүсгэн байгуулагчид, үе үеийн эрдэм номын багш нар, төгсөгчид, эцэг эхчүүд өдгөө суралцж байгаа сурагчид юм. Түүх цааш ингэж үргэлжлэлээ. 2003 онд хүүхдийн нөхөр буйны эзэн байгууллага боллоо. 2004-2005 онд хүүхдэд ээлтэй сургуулиар тодорлоо. Мөн онд бүх нийтийн санал асуулгаар топ 20 сургуулийн нэгээр шалгарлаа. 2006 онд хувийн хвшлийн бага дунд сургуулиудын холбооны шалгаруулалтаар шилдэг сургууль өргөмжлөл. 2014 онд Монголын сурагчдын холбооны хүүхдэд ээлтэй сургууль. 2016 онд нийслэлийн тэргүүний сургууль болсон бол 2019 оны Best of Mongolia 2018 олон нийтийн санал асуулгаар оны шилдэг сургууль Гран-при шагналд хүртлээ. 2024 онд Сингапур болон Азийн сургуулиудын математикийн олимпиадад их засаг лицей сургуулийн сурагчид анх удаа амжилттай оролцож 3 алт, 15 мөнгө, 9 хүрэл медаль хүртэн 4 сурагч тусгай байр эзэллээ. 2024 онд Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хичээл зааж эхэллээ. Энэ бол дэлхийн боловсролтой их засгийнхан хүл нийлүүлэн алхаж байгаагийн баталгаа. Ер нь одоо сургалтыг сайн явуулахаас гадна бид нэр хүүхдийн хүмүүжилт их анхаарах хэрэгтэй юм аа. Ёс зүйтэй, хүмүүжилтэй зөв хүмүүс болгож одоо төлөвшүүлэх ёстой. Дээрээс нь одоо нийгмийн хариуцлагатай, идэвхтэй ийм одоо хүүхдүүдийг бид нэр одоо хүмүүжүүлээ гаргая гэсэн ийм бодол бол байсан, ийм зорилтож бол тавьж исэн. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид нэр үндэсний өв соёлоороо түүхээрээ бахархсан иргэдийг бэлтгэхийн төлөө эрхэм зорилго тавьж ажиллаж байсан бол бидний хөгжлийн 2 дахь үе шат эхэлж өнөөдөр олон улсын хөтөлбөртэй дунд сургууль болоод байна. Тэгэхээр дэлхийн Монгол иргэнийг бэлтгэх одоо тийм зорилтонд бид нэр ойртож дөхөж очиж хөгжлийнхаа 2 дахь шат руу орж байна гэсэн. Өнөөдөр их засаг лицей сургууль өөрийн гэсэн түүхийг үргэлжлүүлэн амжилттайгаар бичиж байна.
Тэд үндэсний хэл соёл түүхээ дээдэлсэн ирээдүйн дэлхийн хөгжлийг түүчээлэх иргэдийг бэлтгэж байна. Сургалтын орчин үеийн шаардлагад нийцсэн анги танхим бүхий 2 хичээлийн байранд 600 гаруй сурагч байна. За одоо манай сургууль маань нийтдээ нэг 60 гаруй багш ажиллаж байна. За үүн дотроос 48 багштай одоо энэ хичээлийн жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Багш нар маань бол ерөнхийдөө нөгөө тэргүүлэх болон заах аргач за гэсэн зэрэгтэй багш нараас гадна бас гадаадын мэрэгчлэлтийн багш нараас бидэнтэй хөл нийлүүлэн гэж Монголын манай сургуулийн сурагчдын маань одоо боловсролд бас гар нийлэн ажиллаж байгаа бас таатай байдаг. Намайг Катрин гэдэг. Би их засаг олон улсын сургуульд англи хэлний багшаар ажиллаж байгаагаараа бахархдаг. Гайхамшигтай шавнаар хичээл зүтгэлтэй багш нартайгаа хамтран ажиллахад таатай байна. Өнөөдөр бид сургуулийнхаа 25 жилийн ойг төдийгүй Кембрижийн сургалтын хөтөлбөрийг 2024 онд хэрэгжүүлж сонирхолтой үе шатыг тэмдэглэхээр болоод байна. Кембрижийн сургалтын хөтөлбөр нь боловсролын чанарыг дээшлүүлэх чухал алхам бөгөөд бид энэхүү аяллаа нэгэн хэсэг болж байгаадаа баяртай байна. Та бүхний хичээл зүтгэл надад өдөр бүр урам зориг өгч, эх жилүүдэд хамтдаа хийж бүтээх сайхан бүхнийг хараад би баяртай байна. Энэ жил адал явдал ололт амжилтаар дүүрэн байх. Англи хэлний хичээлийг одоо манай хүүхдүүд маань 1-р ангиасаа эхлээд 2015 оноос эхлэн олон улсын Grepsit гэсэн энэ олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж ирж байгаа. За энэ хөтөлбөрийн маань онцлог гэх юм бол бага насны хүүхдийн нас сэтгхүүд нь тохирсон. За ийм хөтөлбөрөөр одоо сонсох болон ярих чадварыг төлхөө хөгжүүлдэг ийм онцлогтой хөтөлбөр байгаа. Hello, my name is Joseph. Сайн байна уу? Миний нэрийг Жозефа гэдэг. Би Фижи арлаас 7 настайдаа Монголд ирээд 2021 онд их засаг лицей сургуульд шилжин ирсэн. Би монгол хэлээр ярьдаггүй байсан болохоор ээж маань хэлээ сайн сурахын тулд 2-р ангиасаа ахин сурахыг зөвлөсөн. Их засаг лицей сургууль бол гайхалтай сургууль юм. Багш нарын ачаар хурдан дасан зохицсон. Grepsit хөтөлбөр нь миний ярих, унших чадварыг эрс сайжруулж, цаашлбал сургууль маань шатар, хөгжим, спорт гэх мэт төрөл бүрийн дугуйлангуудыг санал болгодог. Их засаг лицей сургууль анх байгуулагдах болсон шалтгааны нэг нь энэ. Сурагч лицей сургуулийг төгсдлөө өөрт хэрэгтэй гадаад хэлийг сурдаг. Тухайлбал бага ангийн англи хэлний Grepsit хөтөлбөр үүний нэг жишээ. Дэлхийн боловсролыг эзэмших эхний алхам бол гадаад хэл. Тэр дундаа англи хэл. Энэ хэлийг бүрэн эзэмшиж гимэн дэлхий чамд үүдээ нээн. Энэ хөтөлбөрөөр хичээлснээр манай сурагчид, багангийн сурагчид маань бол англи хэлээр чөлөөтэй хоорондоо харилцдаг, ярилцдаг, за мөн сонсох чадвар нь бол маш сайн хөгжиж өгч байна. За тэгээд манай сургуулийн сурагчдын маань хамгийн дуртай хичээлүүдийн маань нэг энэ англи хэлний Grepsit хөтөлбөрийн хичээл байдаг. Grepsit тэгээд англи хэлний хөтөлбөр хэрэгждэг. За тэр хөтөлбөр ерөөсө хүүхдүүдийг дуулуулаад, тоглуулаад, кино үзүүлэл гэл өөрөөр нь байлгаж байгаа нэг мэдсэн чинь 2-р ангид орсон чинь чөлөөтэй англиар ярьдаг болсон. Жишээ нь одоо манай хүүхд бол хаан ч гинтэй ч өөрийгөө танилцуулаад аваа явчихар хэмжээний англи хэлтэй 1-р, 2-р маш гоё цэвэрхэн дуудлагатай дандаа гадаад багш нартай хичээлүүд ордог учраас дуудлагын хувьд бол маш цэвэрхэн байдаг. Мэдээж олон улсад хэрэгждэг Grepsit хөтөлбөрийг бол бага ангиас нь ордог. За энэ нь яг ярианы чадвар дээр маш их илэрдэг. За энэ нь яг амьдрал дээр мэдээж хүн одоо яг хэл усгүй бол ер нь явах байсан гэж үзэж байгаа. Тийм учраас англи хэл, солонгос хэл, япон хэл, хятад хэл, орос хэл те эдгээр болон яг дэлхийд маш их хэрэглэгдэх хэлнүүдээс хүссэн хэлээ сонгож суралцах боломжийг олгодог нь бас маш том давуу тал гэж харж байгаа. Хэл сурах нь тун амархан бөгөөд хөгжилтэй. Одоо сурагчид Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр кодын хичээлээ хийгээд тун завгүй. Америкийн нэгдсэн улсад хэрэгждэг код буюу компьютер ухааны хичээлийг манай сургууль 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлээд явж байна. За энэ хичээл нь хүүхдүүдийн бүтээл зүтгүү хөгжүүлэх, англи хэлний хичээлийг одоо үгийн баялагийг нэмэгдүүлэх, за тэгээ инженерчлэлийн суурийг тавьдаг байгаа. Бага ангид хэрэгждэг бүх хичээлүүдээс хамгийн дуртай хичээл нь бол код буюу компьютерийн ухааны хичээл гэж явдаг. За энэ хүүхдүүд маань хичээлээ багш болохоор зөвхөн чиглүүлэгч маягаар л оролцдог. Хүүхдүүд маань өөрсдөө нөгөө нэг багаасаа эхлээд утас компьютерийг нөгөө эзэмшээ сурсан хүүхдүүд одоо яг энэ хичээлийг болохоор өөрсдөө бие даагаад бүтээлцэн сэтгэдгээрээ илүү онцлогтой. Кембриж олон улсын хөтөлбөрөөр манай сурагчид маань бол англи хэл, математик, шинжилгээ ухааны буюу одоо хим, физик, биологи,
За бизнес судлалын хичээл, газар зүйн хичээл гэдэг эдгээр хичээлүүдээс бол хүүхдүүд маань сонирхсан хичээлүүдээ ингээд сонгож судалж байна. За Кембрижийн хөтөлбөрөөр сурагчид маань хичээлсний давуу тал гэх юм бол хүүхдүүд маань тухайн одоо хичээлүүдийг одоо олон улсын хөтөлбөрөөр англи хэл дээр одоо бүх хичээлээ судалж явж байна. За мөн одоо хүүхдүүдийн чадвар талдаа тийм ээ сэтгэн бодох, за англиар чөлөөтэй одоо тухайн шинжлэх ухааны мэдлэгийг олж авах гэсэн маш олон давуу талтай. За манай сургуулиас одоо нийтдээ 20-од багш маань одоо энэ Кембрижийн хөтөлбөрөөр сургуультай эрхлэх одоо зөвшөөрөл сертификатаа авсан. Сурагч лицей сургуулийг төгслөө өөрт хэрэгтэй гадаад хэлийг сурдаг. Анги дээшлэх тусам хичээлийн хэлбэр тоог хэмжээ нэмэгдэнэ. 6 дугаар анги хүртлээр англи хэлээр чөлөөтэй ярьж бичиж ойлгодог болсон сурагчдад дараа нь Хятад, Япон, Солонгос хэлнээс сонгон суралцах боломж гарна. Энэ нь сурагчдад гадаад хэлний өргөн мэдлэгийг олгохоос гадна тэдний оюуны хүрээг тэр хэмжээгээр тэлж өгч байна гэсэн үг. Сонгон суралцсан хэлээрээ сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан Япон, Солонгос орондоо танилцах соёлын солилцооны хөтөлбөрт ч оролцох боломжтой. Гадаад хэлний хичээлийн 60%-ийг гадаад багш нар заана. Тэгээд Япон, Хятад, Солонгос гурваа сонгож ордог. Би болохоор өөрөө Солонгос хэлийг сонгосон. Урлагаар явъя гэвэл Солонгост одоо K-pop idol гэдэг зөндөө юмнууд. Тэгээ одоо бас K-drama айгу одолж байгаа шүү дээ. Тэгэхээр Солонгос хэл сурвал бас арай ирээдүйтэй байж магадгүй гэж бодоод тэгээ ер нь бусад бүх хэлнүүд ч гэсэн айгүй сайн. Тэгээ манай багш нар маань өөртөө маш туршлагатай байдаг болохоор хэлээ сурахад илүү амар байдаг. Тэгээд одоо ер нь бол ингээ хүмүүсийн ярьж байгаа дээрээ сонсоод ойлголцоод хүмүүстэй бас ярилцаад ер нь сурж байгаа хэлнүүдэд тэгээ хөгжүүлээд явдаг. Солонгос хэлийг 2010 оноос эхэлж манай солонгос хэлийг сонгон гүнзгийрүүлэн судалж байгаа. Сурагчид маань болохоор 6-аас 12 дугаар ангидаа солонгос хэл сонгон гүнзгийрүүл судалдаг. Тэгээд солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөөд солонгос улсын ихтэй сургуульд хэлний бэлтгэлгүйгээр тэтгэлэгтэй суралцах бүрэн боломжтой байгаа. Нийт явсан сурагчдын маань 90-ээс 100% нь хүүхдүүд маань 100% тэтгэлэг аваад явдаг. За мөн манай сургууль бүгд найрамд солонгос улсын Кёнгийн их сургууль болон Кигдун их сургуультай хамтын үйл ажиллагааныхаа үндсэн дээр өвөл болгон хүүхдүүд маань ингээд аялаад ирдэг байгаа. Бүгд найрамд солонгос улстай танилцах аялал бас хийдэг байгаа. За ерөнхийдөө манай Японы хэл нь болохоор 2001 оноос хойш өдөө хүртэл Японы олимпиадуудад амжилттай оролцож хүүхдүүдэд байр эслүүлж байгаа. За мөн Японы Нихонгоно Нориоку шиг юм буюу Японы JLPT төвшин тогтоох шалгалтанд бас N5 болон N4 төвшөнд амжилттайгаар төвшин тогтоолгож оролцсоор ирсэн байгаа. Ерөнхийдөө 2001 оноос хойш өдөө хүртэл идэвхтэй ажиллаж байгаа. Наран гээд 3 дугаар сургуулиас зохион байгуулсан Японы анх дугаар Японы олимпиадад 3 дугаар байр эзэлжсэн. За бас Улаанбаатар хотын нийслэлийн Японы одоо олимпиадад бас 1-р байр эзэлжсэн. Эрхэм үзэгч та лицей сургуулийн сурагчдтай шатар нүүхтэй тун анхааралтай байхгүй бол пионер маданд амархан унж мэднэ. Энэ хичээл дараад би шатар волейбол гэх дугууланд явдаг. Намайг ирээдүйд мөрөөдөлтөй хүргэнд бол манай сургууль үнэхээр тусалж байгаа. Тэгээд над боломж олгож байгаа. Тэгээд ирээдүйд би IELTS сураад гадаад улс руу явахыг хүсэх мөрөөддөг. Тэнд манд тусалж өгж байгаа англи хэлний багшд үнэхээр би талархдаг. Бага ангийнхан сонгодог хийгээд ардын бүжгийг бас заалгав. Сурагч бүрийн авьяас чадварыг хөгжүүлэхийн тулд олон талын сургалтыг төрөл төрлөөр нь заадгийн жишээ. Мэдээж хичээл дугуйлан сургалтуудыг хүүхдийн насны онцлогт тааруулдаг нь мэдээж. Хэрвээ эцэг эхчүүд хүүхэд өөрөө хүсвэл өдөр өнжүүлэхэд өөрийн дураар амарч тоглон даалгавраа хийн. За өглөө манай 3 хүүхэд сургуультаа ингээд үүдээрээ орж ирээл яг гэртээ байгаа юм шиг одоо тийм чөлөөтэй болоод ингээд намайг шууд орхиод ингээд яваад ордог. Тэгээд орой ингээд бусад сургууль бол яг тэдэн цагт аваарай гэд хоцорлогоо аваарай гэж ингэж өдөр цагт шаарддаг бол энэ сургууль маань орой ажлын цаг дуустал багш нар явтал хүүхдүүд маань маш чөлөөтэй сургууль дээрээ хоол ундаа идээд бүр гэрийн даалгавраа багштайгаа хамтраад хийцэн чөлөө цагаараа амралтын өрөөнд амраад ингээд гэртээ байгаа юм шиг тав тухта бас эцэг эхчүүд биднэрт ажил төрлөө ихэд санаа зовхооргүй тийм мэдрэмж төрүүлдэг маш амар байдаг. Ер нь бол давуу тал их байна. Тэгээд хүүхдүүдийг, сурагчдыг тал бүрээр нь хөгжүүлж гин. Хүүхд бүрийн оролцоог юм идэвхтэй байлгаж, хүүхд бүрийг ингээд оролцоотой байлгадаг гэдэг юм. Нэг ч хүүхдийг орхигдуулахгүйгээр бүх хүүхдүүд өөрөө өөрийгөө илэрхийлж гин, бүх хүүхдүүд одоо спорт, урлаг бүх талаар нь хүнийг иж бүрэн хөгжүүлдэг. Альва шинжлэх ухааны мэдлэг зөвхөн онлоор хязгаарлагддаггүй. Харин туршилтаар нотлогдсон байж мэдлэг болоод нээлт болдог.
Их засаг лицей сургуулийн шинжлэх ухааны мэдлэгийг туршилтаар үзүүлэхэд ихээхэн анхаарна. Туршилт судалгаа явуулах боломжтой физик, хим, биологи, мэдээлэл технологийн лабораториуд, технологи, гадаад хэл, уран зохиол, математикийн кабинетуудтай нь сурагчдад ихээхэн боломжийг олгодог. За манай байгалийн ухааны тэнхимгээ тэгэхээр бол одоо хим, биологи, физик, за тэгээд за математикийн төрлийн одоо хичээлүүд гэсэн үг тийм ээ. Тэгээд математикийн төрлөөр яг энэ дээр нөгөө ерөнхийдөө математик гэж нэрлэж байгаа болохоос биш айлгуур геометр, за одоо нөгөө магадлалын онол, статистик гэдэг юм чинь бол дотор ороо явчихдаг. За биеийн тамир гэсэн энэ мэргэжлүүд мандад орж явдаг юм л да. За тэгэхээр манайх бол одоо хим, физик, биологийн хичээлийн хувьд бол Кембрижээр хичээлээ явчихж байгаа. За ер нь бол хим, физик, биологийн хичээлийн хувьд бол тусдаа том лабораторитой хүүхдүүд маань бол одоо хичээлийн бол дандаа тийм туршилтан дээр тулгуурлаж явагддаг. Тэгээ хүүхдүүдийг юм бол одоо байгалийн шинжлэх ухааны хичээлүүдэд дур сонирхолтой болгохын тулд бид нар одоо эко аялал хичээлүүдийг хийдэг. Мөн сонирхолтой хэлбэрийн туршилт хичээлүүд явуулж одоо хүүхдүүдийг багж идэх хэрэгсэл дээр ажиллаулдаг тийм юмнуудыг үл хийдэг. Тэгэхээр юм бол хүүхдүүдэд тэр нь бол маш их сонирхолтой байдаг. Манай хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш нар маань 6 дахь удаага өнгөрсөн хичээлийн музейн хичээл гэсэн ийм сургалтыг зохион байгуулж ирсэн. Маш олон төрлийн хичээл одоо 5-6 төрлийн хичээлээр одоо хамтарсан интеграцчилсан ийм хичээлийг зохион байгуулж 6 удаа бол заасан. За тэгтээ заахтаа бол интеграцийн хичээлээ бид музейн хичээл дээр музейн одоо олдвор үзмрүүд дээр тулгуурлан энэ үзмрүүдтэй одоо хичээлүүдийн хооронд нь яаж холбож хүүхдэд сонирхолтой байдлаар одоо илүү одоо бат ийм мэдлэг олгохын зорилгоор бол манай багш нар маань амжилттай сайн ажилласаар ирсэн. За жишээ нь ихэд одоо хүүхдүүд судалгааны арга зүй суралцж байна, багаар ажиллах чадвар суралцж байна. Тухайн одоо музейн үзмэр болон их түүхээ уншиж судлахад хүүхдүүд болгон маш их одоо сонирхон судалж байгаа нь бид нарт одоо багш биднэрт маш их багш нар бол зөвхөн хүүхдүүдийг чиглүүлж ажилдаг энэ дээр. За дээрэс нь судлагдсан болгоны багш нар бүгдээрээ хамтарч одоо хичээлийг интеграцл зааснараа хүүхдүүд сонирхол татхуйс хүүхдүүдийн одоо мэдлэг чадварыг илүүтэй хөгжүүлсэн ийм ач холбогдол өгөхөөс ийм сайхан хичээл болдог байгаа. Одоо тухайн хичээлийн ач холбогдлыг одоо нийслэлийн хэмжээнд багш нартаа түгээн дэлгэрүүлэх ажлыг одоо зохион байгуулж байгаа. Дээрэс нь энэхүү хичээлийнхээ одоо арга туршлагаас арга зүйн одоо ном тохиомлыг хэвлүүлээд одоо багш нартай гарын авлага болгон одоо бэлдсэн байгаа. Тэр сургалтын бодлого бол хүүхдийг зөвхөн сургалтаас гадна тухайн хүүхдийг нээж авиасыг нээж хөгжүүлэх ёстой. Хүүхэд өөрөө өөрийгөө зөв илэрхийлдэг, зөв хүн болгож төлөвшүүлэхэд нь бол манай сургалтын ерөнхийдөө гол чиглэл болгон байрдаг. Их засаг лицей сургуулийн сурагчид биеийн тамир спортод их дуртай. Хүүхдүүд өөрсдийн бие биедраа хөгжүүлэх, дуртай спортын төрлөөрөө хичээллэх бүхий л боломжоор хангагджээ. Түүнээс гадна гадаад хэл, шинжлэх ухаан, түүх, уран зохиол ингээд олон мянган номтой баялаг номын сан тэдэнд бий. Бүрэн тогтчлттой хим, биологи, физикийн төрөлцсөн ангиудад онол туршилт хосолсон хичээл орно. Ийм л учраас их засаг лицейгийнхэн бусдаас толгой илүү явдаг. Элдэв хим физикийн туршилтаас жаахан холдвол анги танхимаар нь цэнхэр залаа, юндэн гоогоо ихшиглэх нь чихэнч чимэгтэй. Энэ бол мэдээж дуу хөгжмийн танхимаас цорайтаж байгаа нь мэдээж. Олон төрлийн хөгжим, дуу, урлагийн аяасаа хөгжүүлэх боломж үргэлж нээлттэй. Үндсэн хөгжмийн дугуулангаар дамжуулаад хүүхдүүд одоо ардынхаа урлагаас суралцах мөн одоо ардынхаа өв соёлыг одоо хөгжүүлэх, түүнийгээрээ бахархах, омогших, мөн одоо үндэсний өв соёлоо одоо түгээн дэлгэрүүлэхэд маш их ач холбогддог. Энэ бол хүүхдүүд хүсэл сонирхлоороо нэгдэн үйл ажиллагаагаа өөрсдөө санаачлан хэрэгжүүлдэг сурагчдын зөвлөл. Тэд ингэж нэгдснээр томчууд бидний анзаараад байдаггүй асуудлуудыг хоорондоо ярилцсан, зөвшөлдсөн байж шийдвэрийг гаргана. Сурагчийн өөрөө өдөрдох зөвлөл, охтуудын зөвлөл, хөвгүүдийн зөвлөл гэдэг байгаа. Тэгээ ер нь илүү идэвхтэй ингээд гол чиг үүргээ явдаг нь бол сурагчийн өөрөө өдөрдох зөвлөл гэж явдаг. Манай зөвлөл сурагчид хичээлээ сургуультыг хичээлээ хийхээс гадна өөрөөсөө хөгжүүлэх, хичээлээс гадуурх үйл ажиллагааны зөвхөн оролцох, өөрийгөө таних, тэгээд
зарим нэг одоо чадахгүй мэдэхгүй хүүхдүүдэд чаддаг мэддэг юм зааж өгөх ч юм уу бусдыгаа уриалан дуудах тиймэрхүү ажиллажлууд илүү их зохион байгуулдаг. Одоо манай 11-р сарын үйл ажиллагаа гэвэл ухаалаг утасын зохистой хэрэглээгээд тийм үйл ажиллагаа болж байгаа. Тэгээд энэ ухаалаг утас тэрхий их үдэж яснаас одоо хичээлдээ одоо ойлгохгүй байх ч юм уу тарих талаа өвдөх гээд ер нь бол зөндөө олон асуудал энийг шийдэх талаар гээд сургууль дотор үйл ажиллагаа зохион байгуулах гэж. Мөн сурагчдын энэрэнгийн үзэл, ихтгэл зорилго дээр үйл ажиллагаагаа явуулдаг улаан загалмайн бүлэг байна. Сурагчдын нийгмийн идэг санаачлаг, хүмүүнлэгийн сэтгэлгээ оролцоог үргэлж дэмжин байдаг 22 төрлийн албан бус сургалтууд их засаг лицей сургуульд байдаг. Улаан загалмай манай сургууль дээр 2017 онд үүсгэн байгуулагдаад одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Баян зүрх дүүргийн улаан загалмайгаас зохион байгуулагддаг цусны донор болон цусны өдрийг тохиолдуулан манай сургууль дээр цусны донор хэрхэн цусаа яаж их үү, тэгээд алтан донор гэж юу юм гэсэн сургалтуудаас зохион байгуулагддаг. Альва сургуулийн эцсийн үр дүнг шийддэг зүйл бол төгссөн сурагчдын өнөөгийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүргээс тодхон харагдана. Харин шамнараараа бахархан суун гэдэг нь багш мэргэжлийн жаргал нь юм. За үе үеийн төгсөгчд гэхээр одоо хамгийн их нээлжинд одоо 2003 онд төгснөө. Одоо улсын хурлын гишүүн, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байж байгаа дурчрал байна. Энэ бол одоо манай төгсөгч одоо миний гарын шав одоо миний одоо хамгийн их бахархаж хэлдэг те одоо ийм сурагч минь байгаа. За тэгээд одоо тагш тэмбэрэл, онолт, аз, за зол заяа, мөнх заяа, мөнх зул гэл ингээл одоо дурдаад байх юм бол маш олон сурагчд байгаа. Мөнх цэлмэг, мөнх наран гэл одоо ингээд ерөөсөө ингээд шууд ингээд одоо асуухт бол ерөөсөө энэ сурагчдын нэр үлрээс ингээд шууд ундраал гараад ирж байна. Манай одоо дугуйлан секцэд одоо хамрагдаад мөн дээрээс нь хичээлээсээ гадуурх олон сайхан одоо уралдаан тэмцээнд амжилттай оролцож амжилт үзүүлсэн хүүхдүүд шамнар манд байдаг. За энэний нэг жишээ нэхэд University Best Song уралдааны одоо шилдэг оролцогч Ган Эрдэнэ гэдэг хүү маань байгаа. Мөн Voice уралдаанд одоо амжилттай оролцсон одоо Цалман гэдэг бас амжилттай оролцсон шам маань байна. Мөн одоо Ариунагийн Заяа гэдэг шам маань байна. Олон сайхан дуулдаг хүүхдүүд байгаа. Түүчээлэн одоо нэр дуртахад эдгээр шамнарыгаа одоо бахархаж одоо суунда. Лицейн төгсөгчдийн ихэнх нь өнөөдөр Монгол улстай төдийгүй гадаад орнуудад ажиллаж амьдран өөрсдийн түүхээ бүтээж байна. Их засаг лицей сургууль гэдэг нь угтаа хүүхдийг хайрладаг, хүүхдийг аз жаргалтай болгодог, өөрийн дуртай хичээлээ сонгон суралцж болдог эрдмийн их өргөө билээ. Их засаг лицей гэдэг брэнд бол хамгийн гол нь хүмүүсийн амьдралд, төгсөгчдийн амьдралд эгээтэй сайхан мөрийг үлдээж, хүүхдүүд маань сургуулаараа бахархаж, эндээс олж авсан төлөвшил, хүмүүжил, мэдлэг чадвараараа энэ насныхаа амьдралыг сайн сайхнаар бүтээж, гэрэлтүүлж яваа гэдэгт бид багш нар итгэлтэй байдаг. Их засаг лицей сургуулийн төгсөгчид бол 3 гадаад хэл сурдгаараа бахархаж, үүнийхээ үр дүнд бас дэлхийн аль ч улс оронд очиж амжилттай ажиллаж амьдрах, тийм ээ одоо түүх соёлыг бүтээх ийм том бүтээгдэхүүнүүд болж төгсдөг юм аа. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид нэр 10,000 гаруй сурагчид хичээл зааж 2,000 гаруй хүүхдэд бүрэн дунд боловсрол болгосон байна. Манай төгсөгчдийн 70% нь гадаадын ихтэй сургуульд суралцаж, бид нэр одоо төгсөгчдийнхаа бас үлдсэн хувьд нь их засаг их сургууль болон бусад ихтэй сургуулиудад амжилттай өргөжлөн суралцаж, их орондоо бас ихийг бүтээж агаад баяртай байд юм аа. Их засаг лицей сургуулийн мөрөөдөлтөд хүрсэн 25 жилийн түүхийг энэ хэдэн хоронд багтаана гэвэл өнөөдрийн наран үл хүрнэ. Тэд өнгөрсөн 25 жилийн хугацаанд үндэсний өв соёл, түүх, их оронч үзэлтэй өнөөдрийн иргэдийг бэлтгэсэн бол энэ туршлага нөөц бололцоонд тулгуурлан ирээдүйн дэлхийн иргэнийг бэлтгэж эхэллээ. Хөгжлийн 2 дахь үе гэж байгаа. Бидний эхнийхээ 25 жилд бол тийм ээ одоо үндэсний түүх соёлоороо бахархсан тийм иргэдийг бэлтгэхийн төлөө их засаг лицей гэдэг брендийг бий болгохын төлөө ажилласан байна. Одоо бол бид нар шинэ үе шатны хөгжлийн шинэ үе шатанд гарч тийм ээ олон улсын хөтөлбөртэй буюу дэлхийн одоо Монгол иргэнийг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулах ийм одоо үе шатан дээр ирээд байна.
их засаг лицей сургуулийнхаа төгссөн олон мянган одоо төгсөгчтэй төрлөх сургуулийн түүхт ойн баярын халуун дотн мэдлэгээ төвшүүлээ. Та нартай хамгийн одоо сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Мөн үеийн үед одоо үе үед л одоо ажиллаж байсан ажилтнууд, багш нар өнөөдөр одоо бид нартай мөр зэрэгцэн ажиллаж байгаа багш нартаа, сургууль хүмүүжүүлэгч нартаа өнөөдөр одоо манай их засаг лицей сургуульд суралцж байгаа бүх хүүхдүүдтэй ойн баярын халуун дотн мэдлэгээ төвшүүлье. Кембрижийн хөтөлбөртэй их засаг лицей сургуулийнхаа үеийн төгсөгчид багш нар ажиллагчид болон суралцагчид эцэг эхчүүдэд үүсэн байгуулагдсны 25 жилийн өмнө баярын мэндийг хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэ бол их засаг хэмээх их айлын нэгэн хэсэг. Их засаг лицей сургуулийн анги танхимд хизээж хичээлийн хонхны дуу үл тасарч хүүхэд багчуудын дуу цоройдож байхын ерөөлүүлээ. Хонх цангин нь хонх цангин Энэ жил 25 жилийн ойн төхөж байгаа хайртай их засаг лицей сургуулийнхаа хамт олон болон нийт төгсөгчөддөө 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та бүхэндээ маш их хайртай шүү. Мөн баярлалаа. Үнэхээр их баярлж явдаг гэдгийг хэлмээр байна. Би их засаг лицей сургуультай хайртай. Их засаг лицей сургуультай хайртай шүү.